За MNT код гэдэг шинэ дугаар хэлж байна. Монголын нууц товчооны кодыг нууцыг тайлан явж байгаа. Нэг дугаар дээр 1-2 дэсэл яригддаг. Өнөөдөр бол 5-6 дугаар дэс байгаа. Агуулга нь товчхондоо дуус хор довоо мэрэгэн дүүтэйгээ луулын орой дээр гараад харахад тэр шинээр ингээ айл нүүдэлж ирж байгааг харчаад тэр нүүж ирж байгаа айлын сүх тэргэнд сууж байгаа. Одоо сүх тэрэг нь юм хаалттай гэж байгаа. Тэгсэн чи тэр дотор нэг их царайлаг ухаалаг юм эмхт сууж явнаа гэдгийг дуваа сохор буюу нөгөө хараагүй дубаа ах нь дүүдээ хэлээд за хэрвээ энэ охин одоо ямар нэгэн сүү тавиагүй байх юм бол чамд гууж авч өгөө. Тийм утгатай байгаа эндээс 5-6 нь. За тэгвэл тэрний тэр үг өгүүлбэрт ямар нууц агуулгадж байна вэ гэдэг талаар ярин. Дээрэс нь хүн ингээд нүүдлээ явж хахад манай монголчууд эртээр үеэсээ ингээд цай хоолоо эдийн ундааныхаа дээжийг бариад досч авдаг тийм заншилтай. За энэ заншлын цаа дутх нь юу вэ гэдэг талаар ярина. Тэгээд дээрэс нь 1-10 хүртэлх тооны Монгол суун ухаан. Одоо жишээ нь 7 хэмжиж 1 огтл гэдэг зүрц зүгээд те. Яагаад заавал 7 хэмжих юм те? Яагаад 8 хэмжиж болохгүй юм? 5 хэмжиж 1 огтлж болохгүй юм те? Тэгэхээр энэ тоо гэдэг нь цаанаа бас их юм бэлэгдлийн болоод ийм Монгол гүн ухаан шингэсэн байдаг юм байна. За тэр тайлбарынд орсон байна. За тэр талаар. За ийм агуулгуудаар яригдах байгаа шүү. За дэс 5 ингэж байна. Нэгэн өдөр дубаа сохор добоо мөргөн дүүл үгээ бэн бурхан халдуун дээр гарав. Дубаа сохор бурхан халдуун дээрээс харж төнхлөг горих руу нэгэн бүлэг иргэн нүүж орж айсхыг харж үзэж. За ингээд юу өгүүлбэрийн утга дуусаагүй те. Ингээд тасалдсан байна. За тэгсэн чинь өгүүлбэр дуусгамгүйгээр шад тасалсны учиг нь бие даасан утга дотоодод буйг илтгэнэ гэж байна. Цаана учиртай те. Үүнийг илэрхийлбэл сохор хүмүүн харж айл нөхийг үзэж байна хэмээнэм. Энэ нь далдын хүч төлөг тавьж байгааг тодлоно. Зүгнэж байгааг илтгэн. Дүүл үгээ бэн гих холбоо үгийн учир нь давбуу мөргөн дүүдээ төлөг тавьсныг гэрчилнэ гэж байна. Дуваа сохорчин бол төрөлхийн хараагүй төрсөн гэхдээ маш их ийм зүн бэлгийн мэдрэмж чадaltaй өнгөрсөн одоо ирээдүйд цаг дээрх одоо зүйлийг зөгнөх одоо холбоосыг нь таньж мэддэг. За ийм чадвартай 3 дахь мэлмийн нэгдсэн тий бэлгийн мэлмийн нэгдсэн ийм хүм гисэн утгаар тий тухандаа ганц нүдтэй гэдгийг бол тэгж өмнөх дугаар дээр бол тайлсан байгаа. За тэгэхээр дүүдэл одоо ихнэр болох хүнийг одоо мэргэлсэн гэж ойлгох юм уу да? Миний бодлоор бол түүнээс биш яг тэнд ингээд нүдэрээ одоо сохор хүн шүү дээ тий уудлын орой дээрээс ингээл нэлээд хол газрыг харангуутаа тэр сүөх тэргэнтэх охин мохныг харна гэж угаасаа байхгүй тий жирийн ерөн хараа сайтай хүн ч гэсэн тийм зэнээс харах боломжгүй л гэж байгаа юм л да. Тэгээд тэр тэрэг нь ядж яхад ингээд цонх нь хаалттай байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол тэр хүний зүн бэлгийн мэдрэмжийг бол тодтогсон байна гэж юм тий. Дуваа сохор бурхан халдуун дээрээс харж гэж юм. Тэгэхэд үүгээр хаан төлөг тавьсныг өгүүлжээ гэж юм. Хүмүүний хараад цуцах холын газар болох төнхлөг горих хэмээх бурхан халдуун уулаас нилээд хол газар айл нүүхийг үзснийг тодолжээ гэж байна. Ямар ч харааны бядтан байсан бурхан халдуунаас төнхлөг горих хавийг харахад хэцүү гэж байна. За тэр нь яг хаана байдаг газар гэхээр бурхан халдуун уулсын ай суг хавцаа байна гэж байна. Баримжаалбал 5 өртөө газар орших бүлийн рашаант газар бий гинэ. Нүүж орж айсхыг харж үзэж гэдгээр яагаад ингэж тасалж байна гэхээр чиний нутагт хин нэгэн айсан нүүж ирэх аваас очиж хилцэн учиглаж хэрвзээ хортон гайтан байх аваас ёсыг тэнүүлж тахилгыг ухуулж орших ёстойг өвүүлсэн учиг байгаа юм а гэж байна. Бүү заншлыг дагах ардын амьдралтай холбоотой учиг юм. Нүүдлийг харсан хүмүүн нутгийн догшин хайрхан уул усны их ундраг болохгүй газар суудалт газар гүйдэлт газрыг нүүдэл дунд хилдэгэ гэж байна. Нүүдэлтэд таарсан хүмүүн цай эдээ барьж очих ёстой гэдэг дэг эндээс гарсан юм шүү дээ. Тэднийг түүгээр нутгалдаг, эднийхэн үгээр нутгалдаг гэж өвлжөө хаваржааг зааж өгч тэнд нутаглахыг хориглож учиг нь тухайн нүүдлэж буй малчин хоёрынтоо талхалчихвал уугуул иргэдэн хэцүүднэ. Нутаглах боломжтой газрыг хилж эсвэл явуулж өнгөрөөхийг хилж байгаа юм а гэж байна. Нэг өгүүлэмжээр ард олны ёс заншил, хэм хөвшил мөн албат хариуцлага улс төрийн цэгц зэргийг зэрэгцээ харж байвал бүрнээ ухлаа гэж ойлгодог юм а. Хэрвээ ийм хараа үгүй бол нэгэн бүл айл
ирээд бэлчээр нутагт тариа будаа тарьчихвал малчин бид яаж амьдрах вэ? Харин болгоныг харж хянаж байхгүй бол хангаа нутгийг минь хагалж талхалж хаяад өргөө шимгүү болговол өрсөм нь хэрхэн амьдрах вэ? Аглаг талыг аваад нүүж болохгүй тул арчлан хамгаалга аж төрөх нь зүй ёс босуу гэж байна. Тусгаар тогтнолын гол зорилго нь өөрт хамаарах, үр хүүхэдтэй өв байгаль дэлхийг өвлүүлж үлдээх нь ёс юм. Гол зорилго нь инээ гэж байна. Самуу нэг газрыг талхалчхаад нөгөө газрыг сүтгэчгээд дөрвөн зогтож манаад ирж энхэн нутгийг минь энхэн талыг минь сөдлөвл хэн хохирох вэ? Нутаггүй тэд нүгээд л явна. Нутгийн эзэд бид яанан бэ? Уулын догшрол, усны бохирдолтой, газрын хилэн, галвын аюултайгаар үр хүүхдээрээ хохирж үлдэх босоо гэж байна. За энэ бол яг манай өнөөдрийн дүр зургийг бол бараг л дөрсөлдсөн байна тий. Гадны хөрөнгө оруулалтаар одоо байгаа юмаа ингээ бариад тууцсан. Тэгээ тэрнээсээ ашиг хүртээд байгаа ч юм шиг за ашиг гэхээр зайлвал тэнцээ нэг уул уурхад олон хүмүүс ажиллаж байгаа. Тэгээд нэг татвар авж байгаа гэдгээрээ хүмүүс биднэрт их ашигтай байна, уул уурхай их ашигтай байна гэж ярих гад байдаг. Тэгэхээр бид нар тэрэнд ажилласан ажиллаагүй бол өөрөө өөрснийгөө тижээж ирсэн, тижих боломжтой, тижээж чадах тийм ууг нь үндэстэн байгаа. Гэхдээ яг өнөөгийн бид хэд бол нэлээд арчаагүй л гэсэн үг л дээ. Хамтаараа ингээд ирээдүйн хойчтой үлдэх газар нутгаа өнөөдөртөө бид нар болж гинэ гэдгээр ингээд гадныхантай хамтраад ухаж идээд ингээд ерөн бол нэлээд бараг дуусах гээд байгаа юм уу те. Ийм байдалтай байгаа. Яг огт энийг байгалийн байлгийг хэрэгжилж болохгүй гэсэн бол үг биш. Манай өвөг дэдс бол зүү зохистой хэмжээнд яг л өөрснийхээ хэрэгцээнд ашигладаг байсан байгаа. Түүнээс ийшээ тийшээ арилжаа наймаа те ашиг хонжоо олох гэж ухаж гарч зарах те тэгж хэтрүүлэн тэгж ашигладаг байсан байгаа юм л да. Тэгээд одоо зис гэхэд жишээ нь дахин нөхөн сэргээгддэг эрдэс гэж байгаа байхгүй юу? Одоо эрдэнтээс гарсан зисийг аваад үлдсэн тэр нэг цагаан өнгийн цагаан овоолго гэдэг штеп. Тэрийг зис ухсан газараа буцаагаад ингээ буулчих юм бол эргээд 500 жилийн дотор зис яг тэр газараа эргэж бий болдсон байна л да ингэж нөхөн төлждөг гэж байгаа. Тэгэхээр бид нар бол зүү зохистой хэмжээнд л уг нь ашиглаад үр хочтой үлдэх ёстой юм байна. Гэтэл одоо ингээд бид нар чинь нэлээд их хэрэгэлсэн. За ер нь бол дэлхийн нийтээрээ сүүлийн энэ хүн төрөлхтөн үүснээс хойш хугацаанд аж үйлдвэрийн хувьсгал буюу 60-аад оноос эхлээд тэ сүүлийн хэдхэн жил үгүй хийж байгаа үеийнхэн штэ бид нар ч одоо бид нар ухаагүй штэ гэх юм биш. Бид нар ч одоо аль хэдийн ухаад тэрийг гаргасан зарсан мөнгөний нас тараагаа тэрнээс нь хуваагаад идсэн штэ хам хэрэгтнүүд болцсон. Тэгэхээр цаашдаа бид нар яах вэ гэхээр аль бол эдийн засгаа энэ уул уурхаан хамаарлаасаа гаргах байгаль дээлтэй те мал аж ахуй газар тариалан зэрэг тийм нөхөн сэргээгдэх зүйлсээрээ эдийн засгаа хөгжүүлэх одоо нөгөө салангууруулах гэж ярьдаг те тэгжээж энэ уул уурхаан үйл ажиллагааг бол арай багасгах боломжтой байгаа. Энийг тал бүрд дор бүрнээ бол бид нэр анхаарах хэрэгтэй. За тэгэд Монгол төвчин түүхийн тайлал гэдэг энэ номыг Кайбаул хаан буюу Хабул хаан онгод нягталж одоо редакторын хийсэн гэх юм уу үг үсэг агуулгаас нь ихсүүлээд нягталсан байна. Ингэж явахдаа бол яг энэ хэсэг дээр Хабул хаан ийм одоо захиас гэх юм уу өөрийн бодол үгийг ингэж айлтсан байна. За тэр хэсгийг уншиж үгэй. Миний нутаг дээр бурхан амьдрыг гэвэл бидний ёсыг дагаж амьдрнаа. Бурхан эзэрхий химээвэл бид хөнөөж орхино. Бурхан байх чинь хамаагүй алдартай нэртэй алаг махтай байх аваас алж орхимц. Баян нэртэй бие эрхтэнтэй бол хөнөөж орхимц. За баян нэртэй гэж энэ нөгөө хөрөнгө мөнгөтэй хүнийг нэг бол нэрнийх нь ард дай эсвэл баян гэж ялгаж өгдөг гэж 4-5 дахь дугаар дээр нэлээд сайн ярьсан байгаа тий. Хоёулаа л хөрөнгө чинээтэй хүнийг тодтогдог нэрний тодтогдол боловч дай гэдэг нь болохоор ёс зүйтэй өөрийн чадлаар шудраг хөдөлмөрөөрөө баяцсан одоо хөрөнгө мөнгөтэй болсон хүнийг нэрнийх нь ард дайгээд шудраг бусаар хүмүүсийн хөдөлмөрийг мүлдсэн ч юм уу эсвэл авилга хээл хахуулаар бизнесийн ёс зүйгүй тэр хөрөнгөцсөн хүний нэрний ард баян гэдэг үгийг дагуулдаг байсан гэж байгаа. Баян нэртэй бие эрхтэнтэй бол хөнөөж орхимц. Бурхан нэртэй бомон зүрхтэй байсан ч хүйс тэмтэрнэ. Буданд хорвогийн эзэн гэж орилсон ч чиний өмч бишээ энэ их дэлхий. Бидний ирээдүйн хойчид төрөх. Эгэл бие үгүй өрсөн минь өмч.
Тэднийг эртэл бид хамгаалж суух тангарахтай. Хавтваас хазна, хар махыг чинь зулгааж идэнэ. Үхтэл хар хүүр байх аваас, үнэн битэн бус аваас, өхөл ирлэгт мөнх хорно. Үрдийн тамд зарчлааж санаа амарна. Төр улсын бодлого байх аваас, төмөр хайрцагны учиг байх аваас төвгүй тэднийг дайлаар мордно. За тэгэхээр ийм байгалийн баялаг хүний газар нутгийг эзэрхийлэх ч юм уу те ийм төрлийн бодлоготой байх юм бол төвгүй тэднийг дайлаар мордно гэж байна. Тийм улсыг яах нь дайлаар мордож эзэлж одоо тэр бодлогыг нь бол өөрчлөнө гэсэн үг гэж ойлгож байна. Дайн дажнаар дарж авна. Эрхэмсүү хам байх аваас эрх ямбыг нь хугачиж хайна. Ээрэм талдаа мал маллуулж энэ нүннийг мэдүүлж байж сална. Яагаад ч юм яг энийг уншихаар уйлчих гадах юм. Хонь хорог үгийгээр хоолоогоо юугаар цатгах нь вэ? Хондод унах үргүйгээр хожмыг юугаар сэтгэнэм. Хоног хоногт жаргах аваас хожмоо ухаарах тангарахтан босуу. Хорвоо дэлхий торлог атал хохирол ирэхгүй гэж сэтгэнэ. Хорвоо ертөнц бөөрийнхий атал учирлгүй зам байна гэж сэтгэвүү. Зүүншээ зогтовч баруунтаа учрах, хойшоо зогтоход урдаа уулзах. Учигт энэ хорвоогийн жамаас учралтан бүхэн хаа холдох вэ хэмээн бичүүлвэ гэж байна. Буурлаа таны нэрийг бичих юм уу гэхэд Хабуулгаан ямар ч монгол онгод ингэж уурсан хэмээгээд миний нэрээр яадаг юм гэв. Ер нь нэлээд тийм хатуу онгод гинэ. Хабуулгааны онгод өөрөг даалгавар өгчөд яг яс тэргээ биелүүлэхийг шаарддаг. Тийм нэлээд хатуу чанга гэж энд бол тайлбар хийсэн байна. Тэгээ энэ номыг одоо гарахаас өмнө нэгтэлсэн. Тэгээ бүр үг үсэг болгоныг нь засаад ингээд хитрхи их нурчсан байх юм бол хасаад те. За тэгээд хариуцлагатай холбоотой зөөр өгүүд бол хаяа харагдвал хариуц, хамар харагдвал хилц. Тэ энэ айл амтаа ингээд нүүдлээд ирэхэд газар усны гүйдэл судлыг таниулж те тогшрол явдлыг мэдүүлж энүүгээр ийм айл амтад өвлжиж хаварч чинь те давхардаж ингэж буух юм бол одоо бэлчээрийн дахлаглалт болно. Тэгэхээр тэр хаваар бууч гэдэг юм уу те эсвэл одоо энэ хаваар бол нутаглах боломжгүй байгаа шүү. Өнгөрөөд явнууч гэдэг юм уу ингэж хэлж өгдөг байх нь наа. Дээрээс нь одоо тухайн нутаг усны жаяг ёс тэгээд алба татвар одоо хин даргалж засаглаж байгаа те гих мэтчлийн энэ мэдээллийг бол нүүдэлж явж байгаа хүмүүст тэр хавийнх нь айл өрхөд бол мэдээ дуулгаж ингэж хэлж өгдөг ёсноос бидний одоогийн нөгөө нүүдэлж байгаа хүмүүсийг цай зүгээ бариад угтах тэр ёс үүдэлтэй юм аа гэж энэ дэс 5 дээр бол ийм тайлбар байгаа. За одоо дэс 6 руу оръё. Дубаа сохор ах нь одоо өгүүлрүүн гэж байна. Тэд нүүж айсах иргэний дотор нэгэн харуутай тэрэгний үлжигт нэгэн охин сайн буюу хүмүүнээ эс өгцсөн бөгөөс доббуу мөргөн дүүдэн чамд гуйсвэ химээж доббуу мөргөн дүү юугэн үзрээ илгээв гэж байна. За энэний тайлбар нь болохоор нэгэн харуутай тэрэгний үлжигт химэх нь бүрээт буюу бүхээгт тэрэг бөгөөд дотор буй хүмүүнийг эс үзүүлэх ажиггүй. Харуутай тэргийг ихэс дээдэс язгууртан хөлгөлдөг. Нэгэн охин сайн буюу энэ нь өнгө зүс эрдэм мэдлэг нь ханах гих утгатай. Хүмүүнээ эс өгцсөн бөгөөс гих нь өндгөн сүй тавигдж хөргөнд талбайгүй бол гих утгыг өгүүлнэ гэж байна. За сүй тавиагүй байх юм бол доббуу мөргөн дүүдэн чамд гуйсуу химээж язгуур сайд хүмүүний үр болбоос ураг барилдаж ойрт юу эв барилдаж хүч нэмсүү гих утга илтгэн. Доббуу мөргөн дүү юугэн үзрээ илгээв химэх нь зүн бэлгийг нэхэлж зөв бурууг тунгааж тэдгээр иргэдийг шинжиж толгой төрөөг олж эвсэх эзлэх алин болохыг мэдхээр оч гэсэн утгатай гэж байна. Нэгэн харуутай тэрэгний үлжигт гэхийг та нар тэрэг дотор суусан гэж ухна уу үгүй. Харуутай гэх нь хаалттай тэрэг гэсэн утгатай. Хаалттай тэрэг доторх эмэг өвөг охин хүүг алин гэсэн мэдэх босуу. Гэвчигнээ охин үр буюу бүр хүмүүнтэй суугаагүй онгон охин байгааг мэдэх нь бэлгийн мэлмийн чадал босуу гэж байна. Мөн эс өгсөн бөгөөс гэдэг өөрийн бэлгийн мэлмид эрдэхгүй байгааг тодлоно. Зөвнсөн хэдий чи биеэр очиж мэдтүхэ гэд байна. Тиймээс хэдий сайн зүнж байсан ч маш сайн нэгтэлж үнэн худлыг мэдэж байж үйлд гэж байгаа юм аа гэж. За энэ болохоор энэ ном дээрх бүх зүйл нь бол захиас байдаг. Одоо уншиж байгаа үр хойчтой
загч байгаа захиа гэсэн үг. Чи хэдий одоо зүүн бэлэг мэлми өндөр байсан ч гэсэн өөрийнхөө хэлж байгаа үгийг дахиж маш сайн нягтлж үнэн худлыг нь мэдэж байж иж одоо хүнд хэлэхдээ энэ ч бол маш цаана бас их өндөр хариуцлагатай үйл учраастай юмыг зөгнөн гэдэг чинь одоо өөрийнхөө чадaltaа эрдэж болохгүй тэрнийг маш сайн нягтлах хэрэгтэй шүү. Хариуцлагатай хандаараа гэдгийг бол загсан тийм хэсэг гэсэн үг юм байна. За тэгэхээр 7 хэмжиж нэг огтол гэдэг зүр өгтэй гэж энэ. За энэ суу ухаан болохоор за өөрийн гиссэн бас тэмдэгтэй. Голчийг онох гэдэг оноотой чагт гэдэг тэмдэгт юм аа гэж байна. Суу ухаан магадлах юм. Харсан ч магадalж тэмтэрч үнэнийг сайтруулах. Өөрийн биед бүү эрд өнгөцөөр бүү дүгнэ гэдэг тэр суу ухаан юм аа гэж байна. За хабуул дэдс нэмж айлдсан. 7 хэмжиж нэг огтлно гэдэг бол ис хуваагдах орон хүртэл нэгжил гэсэн утгатай гэж байна. Тоон орон дотроос 7-гийн тоо яаж ч хуваагдсан үйлдэлтэй гардаг цуцаах тоо билээ. Иймээс хэдий сайн мэдсэн ч тавралшгүй үр дүн гарч ирэхийг сануулхаж нэгэн тоон ухаан ярьсан тул 10 хүртэлх тооны ухааныг Монгол бэлгээр тайлъё гэж байгаа. За ингээд 10 хүртэлх тооны Монгол ухааныг нь тайлбарласан байгаа. За тэгийн тоо мөнх гих тоо гэж байна. Үл өөрчлөгдөх өөрөөрөө байх тоо. Нөлөөлөл үгүй мэт боловч нөлөөтэй. Үүнийг бурхны шашинд хоосон чанар гэж тэмдэглэдэгч Монголч ухаанаар бол эхлэхгүй буюу эхгэ гэж нэрийддэг. Тоон дээр тэгийг нэмбэл үл өсөх, тооноос тэгийг хасвал үл хорогдох. Тоог тэгээр үржүүлбэл тэг болно гэж юм. Тэгвэл үүнийг Монгол өвгд эцэн хүмүүнээ ухаанаар өсөвч биеэр өсөхгүй. Хүмүүнээ ухаанаар тэнэгрэвч биеэр хорогдохгүй. Хүмүүнээ ухаанаа күү болгох аваас хохирол үгүй. Хүмүүнээ тэнэглэлээ ба болгох аваас жаргал үгүй хэмээн жишиглэн хэлдэгэ гэж байна. Бас их гүн ухаантай те. За тэгвэл нэгэн тоон амьд гих эхлэх гих тоо гэж байна. Энэ нь оршихуйг илтгэнэ. Нэг дээр нэмэх нь нэг тэнцүү 2. За энэ нь болохоор нэгэн оршихуйд нөгөө оршихуй нэгдэх аваас 2 оршихуй болно гэсэн үг гэж байна. Тэгвэл нэгийг үржих нь нэг тэнцүү 1 гэдэгтэй. Тэгэхээр нэгэн оршихуй нөгөө оршихуйтайгаа нөхцөх аваас өөр нэгэн шинэ оршихуй төрнөө гэж байна. Нэгийг хасах нь нэг тэнцүүтэйг байдагтэй. Тэгэхээр нэг оршихуйгаас нэгийг нь авчихвал хоосон буюу сүнс гэж байна. Энэ нь ихэ гэж байна. Их дэлхий гэдгийг ихэ гэдэг үг баг. Нэгийг хуваах нь нэг тэнцүү 1 хэмээх нь нэг оршихуйд нэгжлэн үзвээс тэр оршихуй байж л байна гэсэн утгатай гэж байна. За 2-ын тоо. 2-ын тоо нь хос заяа хослон амьдрал бие биенээ нөхцөлдүүлэн батлах гэсэн утгатай гэж байна. За 3 нь анхдагч бижилтийн тоо буюу акок хэмээн гэж байна. Тайлбал хий чиг тоос 3, арга бэлэг дэнс 3, чин чүү кавжир 3, ухаан оюун зөн 3, их эцэг хүүхэд 3 гих мэтэр гурлнаа гэж байна. За 4-ийн тоонд болохоор тэгш давтамж орон зай оршихуун үндэс 2-2-ын нэгдэл арга аргаар батлагдах гэж байна. За 5 нь болохоор 5 буюу ханамал бие болоод сүнсний тэгшрэл 2 болоод 3-ын нэгдэл ухаан гэж байна. Тэгээ 2 дээр нэмэх нь 3 тэнцүү 5 те. Тэгэхээр 2 гэдэг тооны бэлэгдэл нь болохоор бие биенээ нөхцөлдүүлэхдээ илүү нөгөө бие бодит зүйлтэй хамаарч ин гэж би ойлгоод байгаа 2-ын тоог. 1-ийн тоо бол цэг байсан бол 2-ын тоо ч болохоор зураас олон те. 3-ын тоо ч болохоор юм гурвалжин буюу юм орон зай үсэж байгаа. 2-ын тоо биеийг илтгэж гин, 3-ын тоо сүнсийг илтгэж гин гэж би ойлгож байна. Тэгэхээр бие болоод сүнсний тэгшрэл гинэ. 2 дээр нэмэх нь 3 те. Энэ нь аргаар бэлгээр тэгшрэх зам болно гэж байна. Тэгэхээр бие болоод сүнс чинь арга бөгөөд бэлэг гэсэн үг те. Тэгээд нийлээд зам болно гэж байна. Нэг болоод 4-ийн нэгдэл оршин байх нь тэгш ханамж сүнсний тоо юм аа гэж байна. Өөрөөр хэлбэл ухаантай бөгөөд биетэй гих үг. Гэхдээ бодит бие тэмтэрлгүй гэж байна. За 6 дээр болохоор бүрэн оршин тогтнол. Оршин тогтнох 2 нэгж ухаан санаа орших 3 нэгжид хамаарах амьдарч байна, оршиж байна гэх бүрэн ханамжит аргын тэгштоо бэлгийн сондгоо тоонд хуваагдах аль айланд нь орших тэгш тоо юм. Энэ нь өнгөрсөн одоо ирээдүй бийжиж үйл хэрэг болж байгаа яг одоо тоо болно гэж байна. Бие болоод сүнсийг илтгэж байгаа 2 болон 3-ын үржүрчин 6 те.
За тэгэхээр оршин тогтнох гэсэн юм утгатай юм байна. За 7 нь болохоор үл хуваагдахуун дээд саад бэрхшээл тааварлаж болшгүй тасаршгүй холбоо. Үүлийн өр өгөөжийн үрийн үргэлжлэл тэнгэрийн бошхот тоо гэж байна. Бид дууслаа гэж үзвч арыг үл тэмт чинь өвхлийг үтсэнч амьдрал үргэлжлэхийг эс мэднэ. Хөнөөлөө гэж бодовч дахин төрхийг эс мэднэ. Мөнхийн нууцыг өөртөө агуулах тааж баршгүй 7 дугаар тоо юм аа. Иймээс ч 7 тооноос үүдэлтэй сүнсний замналын 49 гих тоо бий гэж байна. За энэ 7-гийн тоо ерөн бол тийм тааж тааварлшгүй юм зүйлс энд агуулгадж байна. 7-гийн тоотой зөндөө олон юм байгаа байхгүй юу? Солонгийн 7 өнгө гэж байна те, 7 нот гэж байна, 7 их шиг гэж байна. Одоо бүх зүйлийн тийм эхлэлч юм шиг тэгсэн хэрнээ юм хийсвэр дүү байгаа дагаасаа те. Барьж болохгүй солонго те. Үндсэн хүрд 7 байна те. Үндсэн сүнс 7 байдаг гэх мэтчлэн 70 ертөнцтэй холбоотой зүйл 7-гийн тоотой нэлээд холбогдоод байгаа санагддаг. За 8 нь болохоор бүрэн ханамжит арга тоо. Бүх зүйл бүтэн болно гэх тэгш хэмтэй тэнцүү оршилтай. 408 зохистын эргэлдэх хязгааргүй жаргаланд тоо юм аа. Иймдээч жаргалын 8 морьт гих ерөөл буй. Энэ нь альваа зүйл эхлэл болоод төгсгөлдөө тооцогдох үр дүнтэй. Өгөөж болоод хохиролтой, эхлэл болоод төгсгөлтэй. Төгсөж байж дахин эхлэх мөнх давтамжийн мөрт тоо гэж байна. За 9 нь 3-3-ын үечлэлт дээд тоо юм. Төсөөлшгүй орон зай оюун ухааны эхийг тэмдэглэх тоо гэж байна. За энэ чинь нөгөө 9 цагаан хүсэл гэж ярьдаг тийм. Хүн төрлөختний бүх хүслийг хуваах юм бол 9 багц хуваагддаг гэд тэгж байгаа. Өөр 9-тэй холбоотой ямар тоо вэ? За 10 орших болоод оршихун, нэг болоод тэг. Бүх зүйл давтамж ихнээсээ дахин эхэлж 10 гэдэг тоог үүсгэнэ гэж байна. Эхлэн бүтэн болоод дахин задрах, эхэлсэн болоод төгсөх, төрөх болоод өөхөх, мөнх холбоог мөрт чамтай холбох тоо болно. Бид тоог ингэж сэтгэдэг. Тоо бол зүгээр л тоо биш юм. Төсөөллийг эмхтгэх дүрс юм. Жамыг тайлсан тодтгол юм. Магадлалыг тэмтчих суу ухаа юм аа гэж байна. Тэгэхээр энэ суу ухаан нь бас л бэлэг тэмдэгтэй буюу тамгатай байгаа. Тэр нь болохоор денс гэдэг тамга юм байна. За тэр хэлбэр дүрсийн энд бол тайлбарлаагүй. Суу ухаан нь магадлах, зүрд зүгэн 7 хэмжиж нэг огтл гэж байна. За тэгэхээр бидний өгд эцсийн суу ухаан болгон нэг тамга тэмдэгтэй, бэлэгдлийн эмблем логотой, тэгээд суу ухааны нэртэй бас зүрд зүгтэй байдгийг бол энэ одоо нэлээд яриад яваад байгаа тийм. Ягаад гэвэл дис болгон дээр нэг суу ухаан яригадаад байгаа учраас. За тэгэхээр өнөөдрийн дугаарын агуулга бол ингээд болж байна. Одоо асууж лавлах, тодруулах юм байвал бас комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Зарим хүмүүс болохоор энэ төрөг уугрууд одоо яасан байж гэдэг юм уу те. Бүр тийм түүхийн нарийн юм асуугаад байлаа. Одоо MNT код гэдэг энэ цуврал нь болохоор Монголын нууц зовчоон дээр зүйлсийг тайлбарлаж нууцыг нь бол задлж байгаа учраас яг тэр агуулгаар явж байгаа. Төргийн сүүл үед уугрын ихэн үеэс эхэлж байгаа тэр нууц товчооны одоо түүх нь угаасаа. Тэгэхээр тэрнээс өмнөх нь энэ номон дээр байхгүй байгаа учраас энэ MNT код гэдэг дугаар дээр бол ярихдаггүй. Би өөрөө яг түүх судалдаг хүн биш болохоор тэр талаар ярих бол бас боломж байхгүй байна. За магадгүй гэрлийн өргөний бусад номнууд дээр төргийн үеийнх ч юм уу түүхийг бас тайлбарлсан байдаг байх. Гэхдээ би тэр номнуудыг бол хараахан уншиж амжаагүй байна. За тэгэхээр дугаар маань таалагдсан бол лайк болоо шеэр хийгээрэй. За тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.